9-р бүлэг. Инрэл хайр. Өмнөх бүлэгт би 4 үндсэн сайн үйлс, 3 теологийн сайн үйлс байдаг тухай ярьсан. Теологийн 3 сайн нь итгэл, найдвар, инрэл хайр юм. Итгэлийн талаар дараагийн 2 бүлэгт ярихаар төлөвлөж байна. Харин хайрын талаар 7-р бүлэгт хэсэгчлэн авч үзсэн бөгөөд ингэхдээ үүнийг голдуу уучлалтай холбоотойгоор яриад өнгөрсөн байгаа. Харин одоо энэ талаар баг зэрэг нэмж ярих зүйл байна. Нэгдүгээрт энэ үгийн утгыг авч үзье. Сүүлийн үед энэ үгийг өглөг, өөрөөр хэлбэл ядуус өглөг өгөх гэсэн утгаар ойлгодог болжээ. Гэхдээ энэ нь илүү өргөн утга агуулгатай үг юм. Орчин үед яагаад энэ үгийг зөвхөн өглөг гэсэн утгаар хэрэглэх болсон шалтгааныг нь би ойлгож байна. Бусдыг хайрладаг, энэрэнгүй хүмүүсийн хийдэг зүйлсүүд дундаа ядуус өглөг өгөх нь хамгийн чухал байр суурийг эзэлдэг зүйл гэж үздэг учраас эцэстээ хайр инрэл бол зөвхөн өглөг өгөх явдал гэсэн буруу ойлголт бий болсон. Энэ нь яг юутай адилхан бэ гэвэл мөр холбох нь яруу найргийн хамгийн онцлог шинж учраас эцэстээ хүмүүс зөвхөн мөр холбохыг л яруу найраг гэж боддог болсонтой адил. Харин энд Христ итгэлийн дагуу хайр инрэл гэдэг зүйлийг юу гэж үзэж байгаа талаар ярих гэж байна. Христ итгэлийн дагуу хайр бол сэтгэл хөдлөл биш. Хайр бол сэтгэл мэдрэмж биш. Харин хүсэл зориг юм. Бид төрөлхөөсөө л өөрийгөө энэ хайраар хайрладаг. Гэхдээ бусдыг энэ хайраар хайрлах тал дээр бид суралцах шаардлагатай байдаг. 7-р бүлэгт уучлалын талаар авч үзэхдээ бид өөрийгөө хайрладаг гэдэг нь би өөртөө заавал дуртай байна гэсэн үг биш, харин өөртөө үргэлж сайн сайхныг хүснэ л гэсэн үг гэдэг талаар ярьсан. Үүний нэг адил хөршөө Христ итгэлийн дагуу хайрлна гэдэг нь ч бас тэдэнд дуртай байх, сэтгэл татагдах зэргээс огт өөр зүйл гэсэн үг. Бид зарим хүнд яагаад ч юм дуртай, сэтгэл татагдаж байдаг. Гэхдээ бас тиймгүй хүмүүс биш үү дээ. Ямар нэг зүйл дуртай, дургүй байх нь муу зүйлч биш, бас сайн зүйлч биш. Энэ хоолнд дуртай хэрнээ тэр хоолнд дургүй байлаа гэд тэр нь нүгэлч биш, бас буянч биш. Үүнчлэн зүгээр л хэн нэг хүнд дуртай байгаа гэд тэр нь нүгэл эсвэл буян биш гэдгийг мэдэх нь маш чухал. Энэ бол зүгээр л нэг бодит байдал. Харин энэ сэтгэл мэдрэмжиндээ хэрхэн хандаж байна вэ гэдгээс шалтгаалan энэ нь нүгэл эсвэл буян болж болох юм. Угаасаа өөрт таалагдж байгаа дуртай хүнээ хайрлах нь харьцангуй амархан зүйл. Тийм учраас бид болж игэл бусдад дуртай байхыг эрхмэлдэг байх ёстой. Чадах ядхаараа олон хүнд дуртай байх нь бидний үүрэг гэсэн үг. Бид бие махбоддоо аль болох хэрэгтэй хоол хүнсийг хэрэглэж дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг ба энэ нь бидний үүрэг гэж үздэг. Үүнчлэн хүнд дуртай байх нь өөрөө тэр чигтээ хайр учраас биш. Харин дуртай байх гэж хичээж байгаа сэтгэл нь өөрөө хайрлахад тусламж болдог учраас энэ бидний хичээх ёстой бас үүрэг болох ёстой зүйл юм. Гэхдээ бас нөгөө талаараа бид хэн нэг хүнд дуртайгаасаа болж эргэн тойрных нь бусад хүмүүсийг дургуйцэж тэдэнд шудраг бусаар хандаж болох учраас болгоомжтой байх шаардлагатай байдаг. Хэн нэг хүнд дуртай байх эсвэл тэр хүнийг үнэн сэтгэлээсээ хайрлах хоёрын хооронд том зөрчилдөөн үүсэх үе байдаг. Жишээлбэл хүүхдээ хит сохроор хайрлаж байгаа их хүн төрлөх хайр инэрлээсээ болж хүүхдээ сүрүүлэх эрсдэлтэй байдаг. Хэтрэх юм бол хүүхдээ инхрийлхийг хүссэн сэтгэлийн хэрэгцээгээ дүүргэх гэж байгаад хүүхдийнхээ хожим эдлэх ёстой байсан аз жаргалыг үгүй хийж болно гэсэн үг. Үүнчлэн ихэнх тохиолдолд аяндаа хэн нэг хүн таалагдж байгаа бол тэр сэтгэл мэдрэмжээ дэмжиж болох боловч аяндаа таалагдсан зүйл байхгүй хэрнээ тийм сэтгэл мэдрэмжийг зохиомлоор бий болгох гэж оролдох нь хайрлах зам гэж бодож байвал энэ нь андуурал юм. Угаасаа хүйтэн хөндий хүмүүс байдаг. Мэдээж ийм байх нь харамсалтай зүйл мөн боловч нүгэл биш. Энэ нь хоол шингээх чадвар муу байлаа гэд тэр нь нүгэл биш гэдэгтэй адил. Ийм зан чанартай хүн байлаа гэд хэрхэн хайрлахыг сурч чадахгүй гэсэн үг биш. Бас хайрлах ёстой гэсэн үүргээс чөлөөлөгдөж болно гэсэн үгч биш. Бидэнд бүгдд нь маш энгийн дүрмийг өгсөн. Би ер нь хөршөө хайрладгүй үгүй юу? Хэмээн та санааширч цаг алдах хэрэггүй. Зүгээр л хайрладаг гэж тооцоод үйлдэхэд болно. Тэгвэл та удалгүй гайхалтай нэг нууцыг олж мэдэх болно. Хэн нэг хүнийг ямартаач хайрладаг гэж тооцоод үйлдэж чадах юм бол удалгүй та түүнийг үнэхээр хайрладаг болсноо олж харах болно. Би дургүй гэд хэн нэг хүнийг шархлуулах тусмаа та тэр хүнд улмал дургүй болох болно. Гэхдээ дургүй байсан ч гэсэн та тэр хүндээ сайн хандах юм бол аяндаа дургүйцэх сэтгэл танд багасах болно.
Гэхдээ үүнд үл хамаарахныг тохиолдол бий. Харин та Бурхныг баярлуулж хайр гэсэн тушаалыг нь биелүүлэхийн тулд хэн нэгэнд сайн хандах биш. Харин өөрийнхөө хэр их өгөөмөр өршөөнгүй хүн болохыг үзүүлэх зорилгоор эсвэл хэн нэгэнд өөртөө мэдрэмж төрүүлж талархлын үг сонсохын тулд л ийм зүйлийг хийж байгаа бол таны хүслээр болохгүй. Яагад гэвэл хүмүүс тэнийг биш. Тэд юун жинхэнэ, юун худал болохыг шууд л мэддэг. Харин та тэрч бас надтай адилхан Бурхнаар бүтээгдсэн хүн гэж үзэж өөртөө үргэлж сайн сайхныг хүсдэг шигэ түүнд бас сайн сайхныг хүсэх сэтгэлээр үнэн сэтгэлээсээ сайн хандах юм бол баг багаар тэр хүнийг илүү ихээр хайрлаж чадна. Тэгж чаддгүй юм гэхэд ядчил дургуйцах нь багасна. Иймээс Христ итгэлдэх хайр инэрэл гэдэг ойлголт нь толгойн сэтгэл мэдрэмжээр дүүрэн хүмүүсийн хувьд бол маш хүйтэн хөндөй зүйл мэт сонсогдож мөн хайр гэдэг зүйлээс маш хол ялгаатай зүйл мэт санагдаж байвч эцэстээ хайр инэрэл рүү заавал хөтөлж байдаг. Хэн нэг хүн таалагдах эсвэл хэн нэг хүнд дуртай байх гэсэн ойлголт зөвхөн ертөнцийн хүмүүст л байдаг зүйл болохоос харин итгэгч хүмүүст бол зөвхөн Христийн хайраар нэг нэгнээ хайрлах гэсэн зүйл л бий гэж ойлгож болохгүй. Энэ бол тэдний ялгаа биш. ертөнцийн хүмүүс өөрт таалагддаг, өөрийнхөө дуртай хэдхэн хүмүүст л найрсаг сайхан ханддаг бол итгэгч хүмүүс нь бүх хүмүүст адилхан найрсаг сайн хандахыг хичээдэг бөгөөд ингэх явцдаа улам бүр олон хүмүүсийг ингэхдээ бүр анхандаа би лав энэ хүнд дуртай болж яасан чадахгүй байх гэж бодож байсан хүмүүстэй хүртэл дуртай болсон байгаагаа олж хардаг. Энэ сүнслэг хууль нөгөө тал руугаа бас яг адилхан аимшигтайгаар ажилладаг. Германчууд анх евдээчүүдийг үзэн яддаг байсан учраас тэдэнтэй зөв бусаар харгас харьцаж байсан байх. Гэвч сүүлдээ тэдэнд харгас хандаж байсан болохоор улам их үзэн ядах болсон. Хэрцгий хандах тусмаа улам их үзэн ядаж, үзэн ядах тусмаа улам их харгас хандах болдог. Ийм хорон мөгийн мөчлөг давтан үргэлжилдэг. Сайн мөгийн айл айл нь үргэлж хүүтэйгээр өсөн нэмэгдэж байдаг. Тийм ч учраас та бидний өдөр бүр гаргадаг жижиг шийдвэрүүд маш их ач холбогдолтой байдаг. Өнөөдрийн хийсэн жижигхэн сайн зүйл тань хэдэн сарын дараа зүүдлээчгүй ялалтад хүрч чадах стратегийн гол цэгийг эзэлсэнтэй адил зүйл байж болох юм. Харин эсвэргээрээ өнөөдөр хүсэлт ачаал, уур хилэнгээ, өчүүхэн төдий өөгшүүлэх нь дайсанд нуруу, төмөр замын шугам, гүүрэн гарцаа алдаж довтлох боломжоор тэднийг хангаж байгаатай адилхан юм. Зарим зохиолчид энд үгүүлж байгаа хайр инрэл гэсэн үгийг хүмүүсийн хооронд байдаг Христ итгэлийн хайр төдийгүй хүнд хандсан Бурхны хайр эсвэл Бурханд хандсан хүний хайрыг илэрхийлэхэд хэрэгэлдэг. Гэхдээ хүн Бурхныг хайрлаж чадна гэж юу хэмээн эргэлзэж гайхах тохиолдол хүмүүст их байдаг. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлээсээ тийм мэдрэмжийг олж харах боломжгүй гэж боддог гэсэн үг. Тэгвэл яах ёстой вэ? Хариулт нь бас л адилхан. Ямар тааж эхлээд би Бурхныг хайрладаг гэж тооцоод үйлдэхэд болно. Зүгээр суужгаад Бурхныг хайрлах мэдрэмжийг хүчээр бий болгох гэх шаардлагагүй. Хэрэг би Бурхныг үнэхээр хайрладаг байсан бол юу хийх байсан бэ гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Ингэх байсан гэж бодогдсон зүйлээ хийхэд болно. Үндсэндээ Бурхныг хайрлах тухай бодохоос Бурхан биднийг хайрлаж байгаа талаар бодох нь илүү амар хялбар. Үргэлж өөрийгөө сүсгтээ бурханлагаар мэдэрч байдаг хүн гэж байхгүй. Ийм хүн байлаач гэсэн мэдрэмж гэдэг бол Бурхны тэгж их голчлон анхаардаг зүйл биш. Бурхныг эсвэл хүмүүсийг хайрлах итгэгч хүний хайр нь хүсэл сэтгэлтэй холбоотой асуудал юм. Бурхны хүслийг үйлдэхийг хичээж байгаа хүн бол Бурхан эзнээ хайрл гэсэн тушаалыг сахих болно. Хэрвээ Бурхан хүсэх юм бол хайрын мэдрэмжийг бидэнд өгөх болно. Гэхдээ энэ мэдрэмжийг бид өөрсдөө бий болгож чадахгүй бөгөөд бидэнд ийм мэдрэмжийг өгөөч гэж гуйхч ирэхгүй. Гэхдээ мартах ёсгүй нэг үнэн бол бидний мэдрэмж байж байгаад алга болчих болох боловч харин бидэнд хандсан Бурхны хайр хизээч үгүй болохгүй. Бидний гэм нүгэл хайхрамжгүй байдлаас болж түүний хайр хөрөхгүй. Учир нь бид ч тэр өөрөө ч ямар ч төлөөсийг төлсөн бай гэм нүглийг маань эдгэн гэсэн шийдвэрээсээ тэр нэг ч алхам ухрахгүй. 10 дугаар бүлэг. Найдвар бол теологийн сайн чанаруудын нэг. Мөнх ертөнцийг үргэлж тесэн ядан хүлээн гэсэн утгыг илэрхийлж буй энэ үг нь орчин үеийн зарим хүмүүсийн бодож байгаа шиг орхиж зүхтах эсвэл хүсэн тэмүүлэх гэсэн санаа биш. Харин итгэгч хүмүүсийн хийх ёстой зүйлсийн нэг гэсэн үг. Найдварыг тань гэдэг нь бид нүдэнд харагдах энэ ертөнцийг орхино гэсэн үг биш.
Хэрвээ та түүхийг уншиж үзвэл энэ дэлхийн төлөө хамгийн их зүйлийг хийж чадсан итгэгч хүмүүс нь эрх ертөнцийн талаар хамгийн их боддог хүмүүс байсныг та харах болно. Ромын эзэнт гүрний үед Христ итгэлийг төрийн шашин болгох үндэс суурийг тавьсан элч нар, дундад зууныг бүтээн байгуулалтсан агуу зүтгэлтнүүд, боолчлолыг халсан евангелистууд бүгд зүрх сэтгэл нь Тэнгэрлэг орн руу чиглэсэн байсан учраас дэлхий дээр энэ бүх уул мөрүүдийг үлдээж чадсан. Гэхдээ ихэнх итгэгчид эрх ертөнцийн талаар бодохоо болсон тул Христ итгэл энэ ертөнцид хүч нөлөөгөө алдах болжээ. Тэнгэрлэг зүйлс рүү тэмүүлж байвал дэлхий танд өгөгдөх болно. Харин та дэлхийн зүйлс рүү тэмүүлж байвал хоёуланг нь алдах болно. Энэ ямар хачирхалтай дүрэн бэ гэж та бодож байж болох юм. Гэвч та үүнтэй адилхан зарчмыг бусад зүйлүүдээс ч олж харах боломжтой. Жишээлбэл эрүүл мэнд гэдэг бол том ерөөл. Гэхдээ та эрүүл мэндийг хамгийн гол зорилгоо болгоод явах юм бол аль нэг газараа өвдчихөөгүй байгаа хэмээн үргэлж санаа зовсон хүн болж орхино. Гэтэл эрүүл мэнд гэдэг нь өөрөө хүнс тэжээл, дасгал хөдөлгөөн, хөгжилтэй байдал, цэвэр агаар зэрэг зүйлүүдийг мөшгөх үед олж авдаг зүйл. Соёл иргэншил гэдэг зүйл ч бас адилхан. Хэрвээ бид үүнийг гол зорилгоо болгоод явах юм бол хизээч соёл иргэншил гэдэг зүйлийг бий болгож чадахгүй. Харин бид соёл иргэншлээс илүү дээгүүрх зүйлийг хүсэн тэмүүлэхийг сурах ёстой. Тэнгэрийн улсыг хүсэн тэмүүлдэг болох нь ихэнх хүмүүсийн хувьд үнэхээр амаргүй зүйл. Сайндаа л Тэнгэрийн улсад очивол нас барсан найз нөхөдтэйгээ уулзна гэсэн л ойлголттой байдаг. Үүний нэг гол шалтгаан нь бид анхнаасаа Тэнгэрийн улсын талаар заалгаж сурч байгаагүйтэй маань холбоотой. Учир нь өвөгдөж байсан боловсрал маань бүхэлдээ биднийг зөвхөн энэ ертөнц рүү чиглүүлэх хандлагатай байсан. Бас нэг өөр шалтгаан бол дотор маань Тэнгэрийн улсыг хүсэмжлэх сэтгэл байсан ч гэсэн бид энэ сэтгэлээ таньж мэдэж чаддаггүй. Үнэхээр зүрхээ чагнаж юу хүсэж байгаагаа таньж мэдэх гэж хичээдэг байвал энэ ертөнцөөс хайж олох боломжгүй ямар нэг зүйлийг хүсэн тэмүүлж байгаагаа мэдэж чадна. ертөнцийн элдв зүйлс бидэнд хүссэн бүгдийг маань өгнө гэж амладаг. Гэхдээ хизээч энэ амлалтаа биелүүлж чадахгүй. Анх хэн нэгэнд дурлах үед эсвэл аль нэг хайр орны тухай бодох үед сонирхолтой сэдвийг сурч судлах үед эхэндээ таны дотор хүсэл тэмүүлэл төрдөг. Гэвч ямар ч гэрлэлт, аялал, эрдэм мэдлэг таны сэтгэлийг бүрэн дүүргэж өгч чадахгүй. Бид энд зөвхөн бүтлгүүцсэн гэрлэлт, аялал зугаалга, хичээл сурлагын талаар яриагүй байна. Харин эдгээр зүйлдер хамгийн амжилттай байж чадсан ч гэсэн сэтгэл ханахгүй юм гэдгийг хэлж байна. Эдгээр зүйлс нь анх хүсэн тэмүүлж байх тэр мөчид бол олоод авчгал юм бол сэтгэлэнд үүрчих юм шиг мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ эцсийн дүндээ нэг л мэдхэд тэр мэдрэмж алга болсон байдаг. Миний яг юу хэлэх гээд байгааг та ойлгож байгаа байх гэж бодож байна. Сайн их нартай болж болно. Бас гадаад улс руу зугаалж, гой сайхан буудал, үзэсгэлэнтэй сайхан байгалыг харж болно. Бас сурч судалж байсан химийн хичээлчин сонирхолтой сайхан байж болно. Гэхдээ таны дотор нэг л харуулсах сэтгэл байсаар байх болно. Ийм үед хүн дараах хоёр замаар алдаа хийдэг. Эсвэл дараах нэг замаар зөв явдаг. Нэгдүгээр, мунхаг хүн. Ийм хүмүүс эргэн тойрноосоо бурууг хайдаг. Ийм хүн хэн нэг өөр бүсгүйтэй уулзвал эсвэл илүү тансаг сайхан аялал хийвэл дотроосоо эрэлхийлж байгаа тэр нэг нууцлаг зүйлээ олох болно гэсэн найдвараар бүх амьдралаа өнгөрөөдөг. Дэлхий дээрх баян хэрнээ уйтгар гунигтай сэтгэл дундуур явдаг хүмүүсийн ихэнх нь ийм төрлийн хүмүүс байдаг. Тэд үргэлж энэ удаад бол жинхэнэ хайснаа олно гэж боддог. Гэвч дахиад л урам нь хугардаг. Ингэснээр тэд нэг эмэгтэйгээс нөгөө эмэгтэйг дамжиж энэ улс орноос тэр улс орн руу аялж энэ хоббигоо тэр хоббигоор сольж бүх амьдралаа өрн таран хийдэг. Хоёрдугаарт урам хугарсан ухаантай хүн. Ийм хүмүүс нэг дуугаар бүх зүйл хуурмаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Хүн бүр залуудаа тэгжил байдаг юм. Гэхдээ чи миний насан дээр ирэхээр солонгийн төгсгөлийг хөөхө болчихно. Тэд тайван суугаад ингэж хэлж байдаг. Бүх зүйлээс хэтэх зүйлийг хүсэн хүлээхгүй байхад суралцсан байдаг. Хий хоосон зүйлийн араас хөөцөлдөх хэрэггүй гэж хэлдэг шигэ тэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг дарж дарагдуулж чаддаг. Энэ нь мэдээж эхний хүний явж байгаагаас хавьгүй дээр зам бөгөөд ийм хүн өөрийгөө ч аз жаргалтай байлгаа зогсохгүй нийгэмд бас хор хохирол учруулах нь бага. Гэхдээ ийм хүмүүс би бусдаас илүү гэсэн хандлага үзүүлж аашлах нь их байдаг. Тэд өөрсдийнхөө төлөвшөөгүй хүмүүс гэж нэрлэдэг тэдгээр хүмүүсээс илүү гэдгээ мэдэрдэг. Гэхдээ ямар тач тэдэнтэй аятайхан харилцаад явж чаддаг. Хэрвээ хүн мөнх оршихуй биш байсан бол энэ нь хамгийн сайн сонголт байх байлаа.
Гэтэл мөнхийн аз жаргал гэж байдаг, тэр нь бидний хүлээж байдаг бол яах вэ? Хайж хөөсөөр солонгийн төгсөлийг олж очдог бол яах вэ? Эцэст нь өөрөөр хэлбэл үгснийхээ дараа ийм аз жаргалыг эдэлж чадах байсан хэрнээ энэ л хамгийн эрүүл ухаан гэж бодож байсан зүйлээрээ түүнийг дарж хайжээ гэдгээ мэдэх болно. Гэсэн ч энэ нь дэндүү оройтсон байх биз. 3 дугаарт Христэд итгэгч хүний зам. Итгэгч хүн ингэж хэлдэг. Альва амьтан төрсөн цагаасаа л дотроо ямар нэг зүйлийг хүсэж байгаа бол тэр хүслийг нь хангаж чадах зүйл гадна талд нь заавал байгаа л гэсэн үг. Хөөхд өлсдөг. Тийм учраас хоол хүнс байгаа. Нуусны дэгдэхээс сэлхийг хүсдэг. Тийм учраас ус гэдэг зүйл бий. Хүнд бэлгийн дур хүсэл бий. Тийм учраас бэлгийн харилцаа гэдэг зүйл байгаа. Гэтэл миний дотор энэ ертөнцийн зүйлүүдээр дүүргэгдэхгүй ямар нэг хүсэл шаардлага байгаа бол тэр нь би зөвхөн энэ ертөнц биш, харин өөр ертөнцийн төлөө бүтээгдсэн оршихуй юм байна гэж үзэх нь хамгийн магадлалтай тайлбар юм. Гэхдээ дэлхийн таашаал миний хүсэл шаардлагыг хангаж чадахгүй байлаа гэд тэдгээрийг хуурамч гэж харах ёстой гэсэн үг биш. Магадгүй дэлхийн таашаал анханасаа миний тэр хүслийг хангахын тулд бүтээгдээгүй. Зөвхөн тэр хүслийг сэрээж жинхэнэ таашаал байгаа гэдгийг сануулгах зорилгоор бүтээгдсэн байж болох юм. Хэрв тийм бол дэлхийн өрөөлүүдэд үл талархах эсвэл үл оошох сэтгэлээр хандхаас болгоомжлох ёстой. Гэхдээ бас нөгөөтэйгүр дэлхийн таашаалууд нь зөвхөн хуулбар, цуурай, сонин хачин зүйл гэдгээс хэтрэхгүй зүйлүүд гэдгийг мартаж болохгүй. Жинхэнэ нутгаа санагалзаж буй сэтгэл нь үхсний дараа л дүүргэгдэх тул энэ хүсэл сэтгэлээ алдалгүй хамгаалах ёстой. Энэ хүсэл сэтгэлээ дарах юм уу эсвэл хажуу тийш тавихгүй байцгаая. Зөвхөн өөрөө тэр орныг чиглээ зогсохгүй, бусад хүмүүст ч бас миний нэг адил тэр орныг чиглэн алхахад туслахыг зорилгоо болгоцгоё. Би ятга тоглоод мөнх амьдрахыг хүсэхгүй байна гэж тохуурхан Тэнгэрийн улсын талаарх итгэгчдийн найдвараар тоглоом тохуу хийдэг хөнгөн хүмүүс байдаг. Бид тийм хүмүүсийг тоох шаардлагагүй. Нэгэнд насанд хүрч төлөвшсөн хүмүүс зориулсан номыг уншаад ойлгохгүйгээс цааш дуугүй байсан дээр гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Тэнгэрийн улстай холбоотойгоор Библиэлд гарч байгаа ятга, титэм, алт гэх мэт зүйлүүд нь илэрхийлэх боломжгүй зүйлүүдийг илэрхийлэхийн тулд бэлэг тэмдэг болгон авч хэрэглэж буй зүйл юм. Энэ амьдрал дээр зарим хүмүүс хөгжин бол хязгааргүй их аз жаргал, хязгааргүй байдлыг хамгийн хүчтэй илэрхийлж чаддаг зүйл гэж үздэг учраас энд хөгжмийг оруулж дурдсан байх. Харин титмийн хувьд бол Бурхантай үрд мөнхөд нэгдсэн хүмүүс түүний сүр жавхлан, хүч чадал, баяр баясгалан хуваалцахын нотлохоо болгон харуулсан. Харин алтны тухайд бол цаг хугацаагаар үл хязгаарлагдах Тэнгэрийн улсын мөнх бас нандин чанарыг илэрхийлэхийн тулд хэрэгэлсэн байх. Харин эдгээр тэмдгүүдийг шууд утгаар нь ойлгох гэдэг хүмүүсийн хувьд бол тэд Христ биднийг тагтаа шиг бай гэснийг өндгөл гэж хэлжээ хэмээн бодож байж магад. 11-р бүлэг. Итгэл 1. Энэ бүлэгт Христэд итгэгч хүмүүс юуг итгэл гэж нэрлэж байгааг харах болно. Итгэгч хүмүүс ерөнхийдөө итгэл гэдэг үгийг хоёр утгаар буюу хоёр төвшөнд хэрэглэдэг бололтой. Үүнийг бид дараагаар нь авч үзэх болно. Нэгдүгээрт энэ нь Христ итгэдийг зүгээр л энгийн итгэл үнэмшил гэсэн утгаар хүлээн авч сургаалыг нь хүлээн зөвшөөрөх эсвэл үнэн гэж итгэх гэсэн утгатай. Энэ бол энгийн зүйл. Гэхдээ хүмүүсийг гайхшруулдаг зүйл нь юу вэ гэвэл итгэгч хүмүүс эхний энэ итгэлийг нэг төрлийн сайн үйлс, буян гэж тооцдог. Энэ нь яаж сайн үйлс болж чадах вэ гэж би өөрөөсөө асуудаг байсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн тодорхойлолт, мэдэгдэлд итгэхгүй байх нь ёс суртахуунтай эсвэл ёс суртахуунгүй байхтай ямар холбоотой юм бэ? Угаасаа эрүүл саруул ухаантай хүмүүс бол хүссэн эсвэл хүсээгүйдээ биш. Харин нотлох баримт өөрт сайн санагдаж байна уу эсвэл муу санагдаж байна уу гэдгээс хамаарч тухайн мэдэгдлийг хүлээн зөвшөөрдөг эсвэл өгүүлсэгдэг нь ойлгомжтой зүйл шүү дээ гэж би бодож байлаа. Тухайн хүн нотлох баримт сайн эсвэл муу эсхийг мэдэж чадлагүй андуурсан байлаач үүнийхээ учир тэр хүн ухаалаг биш хүн байж болох ч харин муу хүн байх боломжгүй. Тэр хүнд нотлох баримт муу санагдаж байгаа хэрнээ өөрийгөө хүчилж сайн гэж итгүүлэх гэх юм бол энэ нь зүгээр л тэнэг хэрэг болно. Би одоо ч гэсэн ийм л бодолтой байдаг. Гэхдээ тэр үед миний харж чадаагүй нэг зүйл байсан. Одоо ч гэсэн өөр олон хүмүүс бас л үүнийг мэддэггүй байх.
Хүний оюун ухаан альва зүйлийг нэг л удаа үнэнгээд хүлээн зөвшөөрчихсөн бол дахин бодож үзэх онцгой бодит шалтгаан гарч ирэх хүртэл автоматар үнэн гэж үзсээр байх болно гэж би бодож байсан. Ер нь хүний оюун ухаан бүхэлдээ ойлголт ухаарал гэдэг зүйл захирагддаг гэж бодож байсан. Гэвч тийм биш байсан. Жишээлбэл миний ойлголтын дагуу бол надад мэдээ алдуулах тариа хийлээгээд хүн амьсгал хураахгүй. Харин сайн дадлагчсан эмч нар намайг бүрэн ухаан алдсны дараа мэс аслаа эхлүүлнэ гэдгийг хангалттай нотлохоогоор дамжуулан баттай ойлгож мэдж байсан. Гэсэн хэрнээ эмч нар намайг мэс асны орон дээр хэвтүүлж нүүрэнд аимшигтай маск зүүх үед сая гэнэт дотроосоо хүүхэд шиг айд сандарч эхэлдэг. Амьсгаа боогдох юм шиг санагдана. Эсвэл бүрэн ухаан алдаж амжаагүй байхад эмч намайг зүсэж эхлэхий хэмээн айдас төрдөг. Өөрөөр хэлбэл би мэдээ алдуулалтад итгэх итгэлээ алддаг. Энэ үед миний итгэлийг нурааж байгаа зүйл бол ойлголт ухаарал биш. Харин ч эсвэргээрээ миний итгэл ойлголт дээр мань тулгуурлаж байсан. Харин энд миний итгэлийг нурааж байгаа зүйл бол миний өөрийн төсөөлөл бас сэтгэл хөдлөл маань юм. Итгэл болон ойлголт нь нэг тал болж төсөөлөл ба сэтгэл хөдлөл хоёр нэг тал болоод хоорондоо тэмцэлдэж байгаа нь энэ ажээ. Бодоод байвал та ийм жишээг олон харах болно. Жишээ нь нэг эр өөрийнх нь мэддэг нэг эмэгтэй маш худалч бас нууц хадгалж чаддаггүй гэдгийг хангалттай нотлохоогоор дамжуулан мэддэг байлаа гэж бодъё. Гэхдээ яг тэр эмэгтэйтэй уулзах үедээ түүний талаарх үнэнд итгэх итгэлээ алдна. Магадгүй энэ удаад тэр өөр байх үзээ хэмээн бодож ярих ёсгүй байсан зүйлээ ярьж дахин өөрийгөө тэнийг байдалд оруулна. Тэгэхээр мэдрэмж сэтгэл хөдлөл хоёр нь түүний баттай мэдж байсан үнэндээ итгэх итгэлийг нь нураачхаж байна. Энэ удаад усанд сэлж сурч байгаа хүүгийн талаарх жишээг харцгаая. Ойлголт ухаанаараа бол хүний бие ямар нэг зүйлээс зуураагүй байсан ч усанд живэхгүй гэсэн үннийг тэр маш сайн мэдж байгаа. Бас өнөө хүртэл тэрээр усан дээр хөвж бас сэлж байгаа хүмүүсийг маш олон удаа харж байсан. Гэхдээ багш нэгэнт гараа авч усан дотор ганцаараа үлдэх үедээ тэр хүүхэд мэдэж байгаа энэ үнэндээ итгэх болов уу эсвэл хоромхон зуур итгэлээ алдаж айсандаа живэх болов уу гэдэг нь асуудал юм. Христ итгэлдч бас үүнтэй адилхан зүйл тохиолддог. Сайн бодож үзээд хангалттай нотлогоо олж чадаагүй байсан ч та Христэд итэг гэж би хизээж хэлдэггүй. Итгэл ингэж төрдөггүй. Гэхдээ хэн нэг хүн ойлголт ухаарлаараа итгэж болох хангалттай нотлогоо байна гэсэн шийдвэр гаргалаа гэж бодъё. Өөрөөр хэлбэл ойлголт ухаарлаар нь дамжуулан тэр хүнд итгэл төржээ гэсэн үг. Одоо тэр хүнд ойрын хэдэн 7 хоногт юу тохиолдохыг харъя. Муу мэдээ сонсогдно. Хүндрэл бэрхшээл гарна. Эсвэл үл итгэгч нарын дунд орвол янз бүрийн сэтгэл мэдрэмжүүд төрж түүний итгэл рүү хүчтэй дайралт хийх болно. Эсвэл тэр хүн эмэгтэй хүнийг хүсэх, худал хэлхийг хүсэх, эсвэл өөртөө маш их сэтгэл хангалуун болох, эсвэл ямар нэгэн байдлаар шудраг бусаар бага зэрэг мөнгө олох боломжийг олж харах зэрэг ийм нөхцөл байдлууд бий болно. Өөрөөр хэлбэл Христ итгэлийг худлаа зүйл гэж үзэх нь надад илүү таатай тохиромжтой байхаар тийм хэрэгүүд амьдралд нь тохиолдно гэсэн үг. Энэ үед түүний хүсэл бас хэрэгцээ шаардлагууд нь хамтдаа нийлж босч ирээд бүх хүчээрээ түүн рүү дайрдаг. Энэ нь Христ итгэлийн эсрэг бодиттой шин шалтгаанууд гарч ирэх тэр мөчөөс өөр. Эдгээр мөчүүдийг туссан авч үзэх шаардлагатай болно. Харин одоо бол энд Христ итгэлийг эсэргүүцэх сэтгэл төрөх тэр мөчүүдийн талаар л ярих болно. Миний энэ бүлэгт ярихыг хүсэж байгаа итгэл бол чиний сэтгэл санаа хичнээн өөрчлөгдөж байсан ч гэсэн нэгэнт хүлээн авсан зүйлээ эцэс хүртэл барих тэр урлагийг хэлж байгаа юм. Сэтгэл санааны байдал гэдэг зүйл таны ойлголт ухаарлаас үл хамааран өөрчлөгдөж байдаг зүйл. Би ч бас ийм зүйлийг туршиж байсан учраас мэдэж байна. Би өөрөө Христэд итгэгч хүн хэрнээ бүх зүйл огт үнэн биш юм шиг санагдах үе надад байсан. Гэхдээ бурхангийн үзэлтэн байхдаа ч бас Христ итгэл үнэхээр үний юм шиг санагдах үе байсан. Үүнчлэн сэтгэл мэдрэмж таны жинхэнэ өөрийн чинь эсрэг босох үе гарцаагүй ирэх болно. Яг ийм шалтгааны үүднээс итгэл нь зайлшгүй байх ёстой сайн чанаруудын тоонд багтаж байгаа юм. Дахин хэлэхэд энд гарч байгаа сайн чанарууд гэдэг нь зайлшгүй сахих ёстой зүйлүүд, зарчмуудыг хэлж байна. Хэрв сэтгэл мэдрэмжээ захирч чадахгүй бол та жинхэнэ итгэгч хүнч байж чадахгүй. Үнэн дээр бас тууштай бурхангийн үзэлтэн ч байж чадахгүй. Харин тухайн өдрийн цаг агаар эдсэн хоолноосоо хамаарч итгэл үнэмшил нь нааш цааш ганхаж байдаг тийм л хүн байх болно. Тийм учраас бид итгэлийн дадал зуршилтай болох ёстой.
Үүний тулд хийх ёстой эхний алхам бол хүний сэтгэл мэдрэмж гэдэг зүйл өөрчлөгдөж байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Дараагийн алхам бол Христ итгэлийг хүлээн зөвшөөрснөөхөө дараа өдөр бүр бага зэрэг цаг гаргаж гол чухал сургаалуудыг оюун ухаандаа сайтар сэлэх явдал юм. Тийм ч учраас өдөр бүр залбирах, Библи болон сүнслэг ном уншиж, сүмд явах нь Христэд итгэгчдийн амьдралд зайлшгүй шаардлагатай байдаг. Бид итгэдэг зүйлээ өөртөө байнга сануулж байх ёстой. Зүгээр л орчиход оюун ухаан дотор өөрөө оршин тогтнож байж чаддаг тийм итгэл үнэмшил гэж байхгүй. Итгэл гэдэг зүйл тэжээгдэх шаардлагатай. Хэрв та Христэд итгэх итгэлээ алдсан 100 хүнийг шалгаж үзвэл тэдний хэдэн энэ үнэхээр үнэн зүйл биш юм байна. Итгэхэ болий гэж хэлээд гарсан бол ихэнх нь зүгээр явж байгаад нэг л мэтгэд итгэлээ алдсан байдаггүй гэж үү? Одоо итгэл гэдэг үгийн илэрхийлж буй хоёр дахь утга илүү дээд түвшингийн утгын талаар ярих гэж байна. Бас энэ бол миний хөндөж байсан сэдвүүд дундаас хамгийн хэцүү нь байлаа. Би эхлээд даруй байдал гэсэн сэдв рүүгээ босож очсноор энэ сэдв рүү орохыг хүслээ. Даруй болох эхний алхам бол бардам гэдгээ ухамсарлах явдал гэж хэлж байсныг маань та санаж байгаа байх. Харин одоо бол дахиад нэг алхам урагшлаад хийх ёстой дараагийн алхам бол Христ итгэлийн сайн чанаруудыг хэрэгжүүлэхийн тулд нухацтай хичээх явдал гэдгийг нэмж хэлмээр байна. Үүнд 7 хоног хангалттай биш. Учир нь эхний 7 хоногт бүх зүйл төлөвлөсний дагуу болдоггүй. 6-7 хоног хичээгээд үзээрэй. Гэхдээ үүнийхээ дараа та анхны байдал руугаа буцна, эсвэл бүр анхныхаасаа дор болсон байдлаа харах болно. Ингээд эцэст нь та өөрийнхөө талаарх үннийг харах болно. Сайн байх гэж бүх хүчээрээ хичээж үзэхээс нааш хүн өөрийнхөө ямар муу муухай гэдгээ олж мэдэж чадахгүй. Сүүлийн үед сайн хүмүүс сорилт гэж юу болохыг мэддэггүй гэсэн мунхаг санаа яваад байх шиг байна. Гэхдээ энэ бол огт худлаа зүйл. Сорилтоос зүгтах гэж тэмцэж байсан хүн л энэ ямар хүчтэй айхтар зүйл байдгийг мэднэ. Хэрв та Германы арим ямар хүчирхэг болохыг мэдхийг хүсвэл бууж өгөх биш, харин тэдний эсрэг тэмцэх хэрэгтэй. Хэвтэж байгаа хүн салхи хэр хүчтэй салхилж байгааг мэдэж чадахгүй. Харин салхийг сөрөөд алхах үедээ мэдэх болно. Сорилтод 5 минутын дотор бууж өгсөн хүн тэрхүү сорилт 1 цагийн дараа бүр хэрхэн өөрчлөгдөх байсныг мэдэж чадахгүй. Тийм учраас муу хүмүүс нэг ёсондоо бузар муугийн талаар сайн мэддэггүй. Тэд үргэлж бууж өгснөөр бузар муугийн сүүдэрт хорогддог. Би дотроосоо төрж байгаа хорон муу зан авиртайгаа тэмцэхээс нааш төвний хэр их хүчтэй болохыг мэддэггүй. Христ бол сорилтод автаагүй цорын ганц нэгэн. Тиймээс сорилт гэж юу болохыг бүрэн ойлгодог цорын ганц хүн бөгөөд цорын ганц бүрэн реалист хүн гэж үзэж болно. За тэгэхээр Христ итгэлийн сайн чанарыг нухацтайгаар сахих гэж хичээх үедээ бид заавал бүтлгүүддэг гэсэн нэгэн чухал үннийг ойлгож авдаг байх нь. Тийм учраас хүн өөрийгөө Бурхны авч байгаа нэг төрлийн шалгалтанд сайн оноо авч чадна гэсэн бодлоосоо ангижрах ёстой. Бурхантай харилцах харилцаагаа арилжаа гэж үзэх санаа, өөрөөр хэлбэл бид гэрээн заасан үүргээ биелүүлэх тул Бурханаас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардах бүрэн эрхтэй гэсэн бодол хүнд байдаг. Хүн энэ бодлоосооч бас ангижрах ёстой. Миний бодлоор Бурханд дөнгөж итгэж эхэлж байгаа бүхэл хүмүүс шалгалтаа өгөөд оноо авах эсвэл гэрээ солилцоо маягийн сэтгэхүйтэй байдаг. Гэхдээ жинхэнэ итгэгч болох үед гардаг хамгийн анхны үр дүн бол анх төрж байсан ийм бодлоод маань сарниж эхэлдэг. Анх бодож байсан шиг нь биш байгааг харах үедээ ингээд миний хувьд лав Христ итгэл дууслаа хэмээн үзэж бууж өгдөг хүмүүс бий. Тийм хүмүүс Бурханыг дэндүү энгийн байдлаар төсөөлж байдаг. Үнэн дээр Бурхан ийм нөхцөл байдлуудыг бүгдийг нь урьдаас мэдэж байдаг. Тэгээд ч хүний дотор төрдөг ийм санаануудыг нураах нь Христ итгэлийн хийдэг гол зүйлүүдийн нэг нь юм. Бурхан таныг шалгалтанд тэнцснийхээ төлөө оноо авах юм уу? Эсвэл Бурханаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхгүй гэдгээ мэдэх тэр мөч. Өөрөөр хэлбэл таны сэрх тэр мөчийг хүлээж байдаг. Энэ үед та бас нэг зүйлийг олж мэддэг. Тэр юу вэ гэвэл танд байгаа бүх чадвар, сэтгэн бодох чадвар, үе мөчөө хорон бүрт хөдөлгөж чадаж байгаа тэр бүх чадварыг гагцхүү Бурхан танд өгсөн гэдгийг мэддэг. Тийм учраас та амьдралынхаа хорон бүрийг Бурханд үйлчлэхэд зориулсан байлаач гэсэн нэг ёсондоо энэ нь түүнд өөрийнх нь зүйлийг буцаан өгч буй л хэрэг юм. Бурханы төлөө ямар нэг зүйлийг хийх, эсвэл Бурханд ямар нэг зүйлийг өргөх нь яг юутай төстэй болохыг би танд бүхэлд нь харуулъя. Жишээлбэл энэ нь хүүхэд аав дээрээ очиод надад 6 пенс өгөөч, би төрсөн өдрөөр танд бэлэг авах гэсэн юм гэж хэлж байгаатай адил юм.
Мэдээж эцэг нь хүүдээ мөнгө өгч хүүн ч тэр мөнгөөр аавдаа бэлэг авах байх. Аав нь түүний өгсөн бэлгийг аваад баярлана. Мэдээж энэ хүүхдийн хийж байгаа зүйл сайн бас зөв зүйл мөн боловч энэ арилжаагаар дамжуулан эцэг нь 6 пенсийн ашиг оллоо гэж хэлэх тэнэг хүн лав байхгүй биз. Хүн энэ хоёр үннийг олж мэдсэн цагт л Бурхан бодтойгоор ажиллаж эхэлдэг. Энэ мөчөөс жинхэнэ амьдрал эхэлдэг. Тэр хүн ойрносоос ирдэг. Одоо бид итгэл гэдэг зүйлийн хоёр дахь жинхэнэ утгыг харахад бэлэн боллоо. Итгэл 2. Би хүн бүр анхаарлаа хандуулаасаа гэж хүсдэг тэр зүйлээсээ яриагаа эхлүүлье. Миний анхаараасаа гэж хүсдэг зүйл бол энэ. Хэрвээ энэ бүлэг танд сонирхол татах зүйлгүй, бас танд огт хамаагүй зүйлсийн талаар ярьж байгаа мэт санагдах юм бол та зүгээр л алгасчихж болно шүү. Энэ талаар танд санаа зовох шаардлага байхгүй. Христэд итгэхээс өмнө Христ итгэлийн гадна тал байсан ч гэсэн ойлгож болох энгийн зүйлүүд байдаг. Гэхдээ бас Христ хүний замаар тодорхой хэмжээнд заавал алхаж үзэж байж л сая ойлгож чадхаар асуудлууд маш олон бий. Эдгээр нь хөндлөнгөөс ажиглаад ойлгох боломжгүй цэвэр бодит практик зүйлүүд юм. Мөн эдгээр нь Христэд итгэгч хүний аян зам таардаг уулзвар, саа тотгорыг хэрхэн даван туулахыг заадаг удирдамж бүхий зүйл учраас ийм уулзвар, саа тотгортой тулгарч үзээгүй хүмүүс үүнийг ойлгохгүй байх нь зүйн хэрэг юм. Тиймээс та ер нь сүнслэг номуудыг уншиж байхдаа огт ойлгохгүй зүйл гарч ирсэн ч үүн санаа зовох хэрэггүй. Ойлгохгүй байгаа хэсгээ орхиод цааш үргэлжлүүлэн уншиж байгаарай. Магадгүй хэдэн жилийн дараа ойлгохгүй байсан тэр зүйлээ ойлгох өдөр танд ирэх болно. Тэгээд ч урьдчилан мэдж байх нь эсрэгээр хор хөнөөлтөй байж болно. Эдгээр нь бүхнээс илүү надад өөрт хамаатай зүйл юм. Учир нь энэ бүлэгт ярихыг хүссэн зүйл маань миний өөрийн төвшнөөс давсан байж магадгүй. Яагаад гэвэл би хүрч чадаагүй төвшөндөө хэдийн хүрсэн мэт бас андуурч байж болох юм. Ямар тааж төлөвшсөн итгэгч хүмүүс миний ярих зүйлийг анхааралтай сонсоод алдаатай зүйл байвал надад хэлээсэй гэж хүсэж байна. Харин бусад хүмүүсийн хувьд бол би өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй байгаадаа бус харин тусламж болох үүднээс хэлж байна. Миний хэлсэн үгийг багч гисэн хүлээн аваарай. Энд би итгэлийг хоёр дахь утгаар нь өөрөөр хэлбэл илүү дээд утгаар ярихыг хичээлээ. Өмнө нь хэлсэнчлэн энд ярих гэж байгаа итгэл нь Христ итгэл бүхий ёс суртахуунтай байх гэж бүх чадлаараа хичээгээд бүтлгүүтэх юм уу? Эсвэл хичээснийхээ эцэст амжилтанд хүрсэн ч энэ нь зөвхөн Бурхны зүйлийг өөрт нь буцааж өгч буй хэрэг юм байна гэдгийг ойлгосны дараа л урган гарч ирдэг зүйл юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүрэн дампуурсан гэдгээ хүлээн зөвшөөрөх үед л сая гарч ирдэг зүйл юм. Дахин хэлэхэд Бурхан бидний хэрхэн үйлдэж байгааг анхаардаггүй. Харин бид тодорхой шинж чанар бүхий бүтээл болж чадаж байна уу? Өөрөөр хэлбэл түүний хүслийн дагуух бүтээл болж чадаж байна уу? Тодорхой арга замаар түүнтэй холбоо тогтоосон бүтээл болж чадсан уу? Бурхан үүнийг илүү анхаардаг гэсэн үг. Энд би бусад бүтээлүүдтэйгээ хэрхэн холбогдох талаар нэмж хэлэлгүй өнгөрлөө. Учир нь угаасаа Бурхантай зөв харилцаа холбоотой байгаа бол бусад бүтээлүүдтэй ч мөн түүнчлэн зөв харилцаа холбоотой байх болно. Энэ нь яг дугуйны бүх хэгээсийг дугуйны тэнхлэг болон амсартай зөв холбож чадсан л бол цаашаа бусад эд ангиудтай ч зөв холбогдоод явдагтай адилхан зүйл юм. Хэрвээ бид Бурхантай зөв харилцаа тогтоож чадсан бол бусад бүтээлүүдтэйгээ ч бас зөв харилцаатай байх болно. Бурхныг бидэнд шалгалтын материал тарааж өгдөг шалгагч эсвэл нэг төрлийн гэрээний хамтрагч, өөрөөр хэлбэл Бурхантай харилцах харилцаагаа гэрээнд оролцогч талуудын нэг адил нэгнээсээ шаардах хэрэгтэй харилцаа гэж ойлгож байгаа цагт хизээч Бурхантай зөв харилцаатай байж чадахгүй. Ийм хүн бол өөрийнхөө талаарч тэр, Бурхны талаарч тэр бүрэн буруу ойлголттой байгаа хэрэг юм. Тийм хүн өөрийгөө бүрэн дампуурсан хүн гэдгээ олж нээх хүртлээр Бурхантай хизээч зөв харилцаа тогтоож чадахгүй. Би энд олж нээх discover гэдэг үгийг зүгээр зуршлынхаа дагуу биш, харин жинхэнэ утгаар нь хэлж байгаа юм шүү. Мэдээж итгэл бишрэлийн тал дээр тодорхой төвшингийн боловсрал эзэмссэн хүүхэд бол хэсэг хугацааны дараа бидний Бурханд өргөж байгаа бүх зүйл Бурханаас хүлээн авсан зүйл гэдгийг мөн бид Бурханаас авсан зүйлээ бүгдийг нь өргөж чаддаггүй гэдгээ аяндаа сурах болно. Гэхдээ би энд сурах биш, олж нээх гэдэг үгийг хэрэглэж байгаа маань учир шалтгаантай. Учир нь ийм зүйлийг сурах биш, харин яг жинхэнэ утгаараа олж нээх. Өөрөөр хэлбэл энэ нь үнэн гэдгийг бодтойгоор туршиж мэдхийг хэлж байна. Туршлагаар олж мэдхийг хэлж байна гэсэн үг.
Энэ утгаараа бид Бурхны хуулийг сахиж чадахгүй гэдгээ олж мэдэх. Өөрөөр хэлбэл олж нээх цорын ганц арга зам бол үүнийг сахихын тулд бүх хүчээ дайчлаад эцэстээ бүтлгүүдэх явдал юм. Хэрвээ ингэхгүй бол гаднаа юу ч гэж хэлж байсан бай хамаагүй дотроо бол дахиад жаахан хичээхэн бол дараагийн удаа бүрэн сайжрах болно гэсэн найдвар нуугдсаар л байдаг. Үүнчлэн Бурхан руу буцах зам бол нэг талаараа сайн ёс суртахуунтай байх гэж улам их хичээх явдал юм. Гэхдээ нөгөө талаасаа бол энэ бүх хичээл зүтгэл нь биднийг зорьсон нутгаруу маань хөтөлж чадахгүй. Харин энэ бүх хичээл зүтгэл таныг чи үүнийг хийх ёстой гэж хэлж байгаа Бурханд хандаж би чадахгүй гэж хэлэх тэр амин чухал мөч рүү хөтөлж байдаг ажээ. Гэхдээ ийм байлаагаад та өөртөө тэгвэл би тэр мөчд хүрсэн үү гэсэн асуулт бүү тавиасаа гэж хүсэж байна. Суугаад би тэр мөчөд хэр ойрхон байгаа вэ гэж өөрийгөө нягтлах гэх шаардлагач байхгүй. Учир нь ингэх үедээ хүн буруу зам руу ордог. Учир нь амьдралд маань тохиолдож байгаа ихэнх чухал зүйлүүд бидэнд мэдрэгдэхгүйгээр өрнөж байдаг. Ямар гоё вэ? Би өсөөд өндөр болж байна гэж хэлэх хүн байхгүй. Хожуу эргэж хараад л тухайн үед юу болсныг ойлгодог бөгөөд тэр үедээ өснө гэж үүнийг хэлээд байгаа юм байна гэж ойлгодог. Энгийн жижиг зүйлүүдээрч бас ийм л байдаг. Хизээ миний нойр хүрэх бол хэмээн санаа зовж байгаа хүн унтаж чадахгүй орондоо хөрвөх магадлал өндөр. Түүнчлэн миний энд ярьж байгаа зүйл Элч Паул юм уу? Эсвэл Жон Баниан тохиолдсон шиг хүн бүрт гэнэт тохиолдохгүй. Өсөлт гэдэг нь маш аажмаар явагддаг зүйл учраас хүн аль цагт тэрж байтугай хэдэн онд ийм төвшөнд хүрснээ хэлж мэдэхгүй. Өөрчлөлтийн мөн чанар нь чухал болохоос энэ үед бидэнд яаж мэдрэгдэж байсан бэ гэдэг нь чухал биш юм. Өөрийнхөө хичээл зүтгэлд найдаж байсан чи үүндээ бүрэн цөхөрч бүх зүйлийг Бурхан даатгах болсон гэдэг нь л хамгийн гол зүйл юм. Бурхан даатгах гэсэн үг хэллэг буруу ойлголт төрүүлдэг гэдгийг би мэднэ. Гэхдээ даатгах гэсэн энэ үг яг ямар утгатай болохыг энэ хэсэгт цухас дурдаад өнгөрье. Хэн нэг итгэгч хүн Бурханд бүх зүйлээ даатгах гэдэг нь Христэд бүрэн итгэн түшиж байна гэсэн үг. Энэ нь тэр хүн Христ төрсөн цагаасаа эхлээд загалмай дээр нас барах хүртлээр хэрхэн төгс дуулууртай байсан шигэ түүнчлэн намайгч мөн ямарч байсан дуулууртай байдлын амьдралаараа амьдруулах болно гэсэн энэ үнэнд итгэдэг гэсэн ийм утгыг агуулж байна. Мөн явах тусам Христ итгэгч хүнийг өөртөөгөө адилхан болгоно гэдэгт, өөрөөр хэлбэл миний дутагдлыг арилгах болно гэдэгт итгэдэг гэсэн үг юм. Итгэгч хүмүүсийн хэлдгээр Христ бидэнтэй Бурхны хүү гэдгээ хуваалцах бөгөөд биднийг өөрийн нэг адилд Бурхны хөвгүүд болгож өгнө. Энд ярьж байгаа зүйлүүдийн талаар 4-р номд илүү гүнзгий харна гэж бодож байна. Даатгах гэсэн энэ үгийн дотор мөн Христ бидэнд ямар нэг зүйлийг өгөхдөө үнэгүй өгдөг гэсэн утга агуулгадж байна. Тэр бидэнд бүх зүйлийг үнэгүй санал болгодог. Үнэндээ Христэд итгэж хүний амьдрал өөрөө тэр чигтээ түүний тавьж буй энэ гайхалтай саналыг хүлээн авах амьдрал юм. Гэхдээ асуудал юу вэ гэвэл өнөөдрийг хүртэл өөрийнхөө хийсээр ирсэн бас цаашид хийж чадах бүх зүйлээ юу ч биш гэдгийг хүлээн зөвшөөрөх тэр хэмжээнд хүрэх нь хамгийн хэцүү байдаг ажээ. Бурхан биднээс сайныг маань л харж, мууг маань нүдээ таглаад өнгөрүүлээсэ гэж бид хүсдэг. Дахин хэлэхэд бид сорилт уруу татлагыг даван туулах гэж хичээхээ болох хүртлээр бууж өгөх хүртлээр бид сорилтыг давж чадахгүй. Гэхдээ ингэж хичээхээ болох зөв арга зам, зөв шалтгааныг олж харах хүртлээр та зогсож чадалгүйгээр бүх хүчээрээ хичээсээр л байх болно. Гэхдээ бас нэг утгаараа бүх зүйлийг Христэд даатгах гэдэг нь хичээл зүтгэлээ орхино гэсэн үг биш. Христэд найдан түшнэ гэдэг нь мэдээж та түүний хэлсэн бүхнийг хийнэ гэсэн үг. Угаасаа найдан түшиж байгаа нэгнийхээ зөвлөгөөг авахгүй байна гэдэг нь байх боломжгүй зүйл. Тиймээс хэрвээ та үнэхээр түүнд өөрийгөө даатгсан бол та түүнд дуулууртай байхын тулд хичээл зүтгэх нь зүйн хэрэг. Гэхдээ ийм хичээл зүтгэл нь таны урдын хичээл зүтгэлээс тань огт өөр байх юм. Энэ удаа шинэ арга замаар санаа зовх зүйлгүйгээр хичээх болно. Одоо таны ингэж хичээж байгаа тань аврагдахын тулд биш. Харин хэдийн түүгээр аврагдсан учраас авралыг авсан хүнийхээ хувьд хийх ёстойгоо хийж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл бид хийсэн үйлдэлийн хариуд диваажинд очно гэсэн найдвараар эдгээрийг хийж байгаа хэрэг биш. Харин Тэнгэрийн улсын бүдэгхэн гялба зүрх сэтгэлд чинь хэдийн тусчихсан учраас эдгээрийг хийх хүсэл аяндаа төрж буй хэрэг юм. Христэд итгэгчид бидний диваажинд аваач чадах зүйлс үйлс үү эсвэл Христэд итгэх итгэлүү гэдэг тал дээр байнга маргасаар ирсэн.
Энэ хэцүү асуудлын талаар надад юу ч хэлэх хэрэг байхгүй. Гэхдээ энэ маргаан нь надад хайчны хоёр ирний аль нь илүү чухал вэ гэдгийг шийдэх гэж байгаатай адилхан зүйл мэт санагддаг. Өмнө хэлсэнчлэн сайн ёс суртахуунтай байх гэж үнэн сэтгэлээсээ хичээж үзсэн хүн л цөхрөлд хүрч буужиж чадна. Улмаар Христэд итгэж байж л тэрхүү цөхрлөөсөө аврагдаж чадна. Яг ийм итгэлээс л сайн үйлс гарах учиртай гэсэн үг. Өнгөрсөн үед хоёр өөр байр суурийг баримталдаг итгэгч хүмүүсийн нэг нэгнээ шүүмжилдэг хоёр өөр төрлийн илэглэл байсан. Гэхдээ тэдний гаргасан энэ илэглэл нь үннийг илүү тод харуулж өгдөг. Тэдний нэг нь ингэж үздэг хэмээн буруутгагдаж байлаа. Сайн үйлс бол хамгийн чухал. Сайн үйл дундаа хамгийн чухал нь хайр. Хайр дундаа хамгийн сайн нь мөнгө өргөх. Мөнгө өргөх дундаа хамгийн сайн нь цуглаанд мөнгө өргөх. Бидэнд 10,000 фунт өрг. Тэгвэл бид таны арыг хариуцах болно. Мэдээж энэ бол утгагүй зүйл. Нөгөө тал нь үүний эсрэг юу гэж хашгирч байсан бэ гэвэл ийм шалтгаанаар Тэнгэрийн улсыг мөнгөөр худалдаж авч болно гэсэн санаагаар хийж байгаа зүйл нь сайн үйлс биш. Энэ бол зөвхөн арилжаа намааны сэтгэлгээ. Харин нөгөө тал нь ингэж үздэг хэмээн буруутгагдаж байлаа. Хамгийн чухал зүйл бол итгэл. Тиймээс хэрэг танд итгэл байх юм бол юу ч хийсэн хамаагүй. Анд минь чи хүсснээрээ нүгэл үлдэж дураараа амьдр. Христ үүний чинь төлөө чамайг яах ч үгүй. Энэ ч бас утгагүй зүйл. Нөгөө тал нь үүний эсрэг ямар хариултыг өгч байсан бэ гэвэл Христэд итгэх итгэл гэж та нарын нэрлж байгаа энэ зүйл чинь Христийн үгэнд анхаарлаа хандуулахдаа ямар ч холбоогүй байх юм бол энэ нь итгэл биш. Харин Христийн талаарх зарим онолыг зөвхөн оюун санаандаа л хүлээн зөвшөөршгүй явдал юм. Библи нэгэн гайхалтай ишлэлээрээ дамжуулан энэ хоёр үзэл санааг нэгтгэж асуудлыг шийдвэрлэж өгсөн байдаг. Энэ ишлэлийн эхний хагаст та нар өөрсдийн авралыг айдас ба чичирлээр биелүүлэх тун гэж хэлсэн байдаг. Зөвхөн эхний энэ хэсгийг харвал бүх зүйл биднээс бидний сайн үйлсээс хамаарах юм шиг санагддаг. Гэхдээ цаашаа үргэлжлүүлээд юу гэж хэлдэг вэ гэвэл учир нь та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм гэжээ. Эндээс харвал Бурхан бүхнийг хийдэг ба бидэнд хийх зүйл байхгүй мэт харагдаж байна. Ингэж хоорондоо зөрчилдөх мэт харагдаж байгаа иршиллүүдээс болж зарим хүнд Христ итгэлийг үгүйсгэх сэтгэл төрдөг байх гэж имэж байна. Гэхдээ миний хувьд бол эдгээр нь жаахан бодлохаар л зүйл болохоос биш, тийм гайхахаар зүйл санагддаггүй. Та бүхэн ч харж байгаа байх. Бид Бурхан болон хүн хамтарч ажиллах үед алийг нь Бурхан, алийг нь хүн хийж байгааг хутгаар зүсэх мэт нарийн ялгаж загалахыг хүсэж байна. Хоёр хүн хамтраад ямар нэг зүйлийг хийж байх тохиолдолд бид тэр энийг нь хийсэн, би энийг нь хийсэн гэж хэлж болдог шигэ бид үүнийг бас тэгж бодоод байна. Гэхдээ ингэх боломжгүй. Учир нь Бурхан ийм нэгэн биш. Тэр та нарын зөвхөн гадна талд оршдог юм биш. Тэр мөн та нарын доторч оршиж байдаг. Хичнээн Бурхан хүн хоёрын хэн нь алийг нь хийсэн бэ гэдэг нь ойлгохдохоор байсан ч гэсэн хүний хэлээр лав үүнийг бүрэн зөв ялгаж садгаж илэрхийлж чадна гэж би бодохгүй байна. Гэтэл ийм зүйлийг хүчээр үг хэлээр илэрхийлэх гэж оролдох үедээ урсгал чиглэл бүр өөрийн гэсэн байр суурьтай болж эхэлдэг. Гэхдээ сайн үйлсийг онцлон чухалчилж байгаа сүм чуулганууд итгэлийн хэрэгцээний талаарч ярих ёстой бөгөөд үүнчлэн итгэлийг онцлон чухалчилж байгаа сүм чуулганууд ч бас сайн үйлсийн ач холбогдлыг ярих ёстой юм байна гэдгийг та бүхэн олж харах ёстой. Тэгэхээр энэ талаар миний хэлж чадах зүйл ердөө энэ л байна. Христ итгэл бишрэл нь эхэндээ бидний ёс суртахуун, үүрэг хариуцлага, дүрм журам, гэм нүгэл, сайн үйлтэй холбоотой зүйлсийг ярьж хэлж байгаа мэт санагдаж байсан ч эцэстээ энэ бүх зүйлээр дамжуулан биднийг ёс суртахуунаас давсан өөр нэгэн зүйл рүү хөтэлдэг гэдэгтээ бүх Христэд итгэгчид санал нийлэх байх гэж би бодож байна. Ийм зүйлсийн талаар тоглоом шоглоомор биш л бол огт ярих шаардлагагүй нэгэн улсын талаарх бүдэг бадаг ойлголт бидэнд бий. Тэр бол Тэнгэрийн улс. Тэнд амьдарч байгаа хүмүүс яг л толь гэрлээр дүүрэн байдаг шиг сайн гэж хэлэгдэх зүйлээр дүүрэн байх болно. Гэвч тэд түүнийгээ сайн гэж нэрлэхгүй. Өөр ямар нэгэн зүйлээрч нэрлэхгүй. Угаасаа энэ мэдээжийн зүйл учраас энэ талаар бодох ч үгүй. Угаасаа энэхүү сайн сайхны их сурвалж нь болох түүнийг харж байгаа учраас ийм зүйлсийг харах сөгөөгүй байх биз. Гэхдээ энэ улс нь нэгэнт ертөнцийн гадна талд байгаа учраас надаас илүү хараа сайтай хүн олон байгаа боловч тэр хүртэл хараагаа бэлчээж чадах хүн байхгүй.